Энэ удаа Эверестийн оргилд ганцаараа гарахаар тэмүүлсэн анхны хүн Морис Уилсоны тухай өгүүлье. Энэ хүний түүх чин хүсэл ямархан хүчтэйг мэдрүүлэх шиг болдгоо. Эдмунд Хиллари Дензэн норгойноор анх 1953 онд дэлхийн дээвэрт хөл тавихаас өмнө их олон хүн Эверестийн оргилд гарахаар тэмүүлж байлаа. Тэр дундаа хамгийн алдартай нь Их Британийн уулчин Мэлори Ирвинг нарын 1924 оны түүх юм. Энэ тухай би дараа тусад нь өгүүлнэ. Эверестийн оргилд тэмүүлж, оргилд хүрэлгүй буцаж ирсэн болоод энэ ууланд мөнхөд үлдсэн олон уулчдын дундаас Морис Уилсон өөрийн ирэхгүй ялгарч байдаг. Уулын спорттой ямар ч холбоогүй Морис Уилсон гэж хэмбэ. Морис 1898 оны 4 сарын 28-нд Английн Брэдфорд хотноо носон эдлийн үйлдвэрийн эзний гэрт мэндэлжээ. Эцгийнхээ ажлыг өвлөх нь тодорхой байсан ч 1914 онд дэлхийн 1-р дайнд дэгдснээр хувь заяа нь орвонгороо эргэж 18 настай Морис дайнд сайн дураараа мордов. Дайны аимшигыг биеэрээ мэдэрсэн Морис өрүүлсэн гартаа хоёр шархтаж энэ гар нь үргэлж өвдөн бараг саажснаас гадна нуувчинд олон сар суухдаа сүрье тусчээ. Дайнаас ахмад цолтой эргэж ирсэн Морис дайнд оролцож амьд үлдсэн ихэнх залуустай адилхан сэтгэлийн гүн хямралд автаж ямар нэгэн зориггүй болоод яах учраа олохгүй байлаа. Ноосны үйлдвэрт ажиллахыг хүссэнгүй. Олон газраар аялж хэд хэдэн хүнтэй сууж салсан ч юур тайвширсангүй. Сүрье нуужгарч гар нь өвдсөөр байлаа. Гэсэн ч 1932 онд ёстой л гайхамшигтай тохиолдолд эдгэрч чадсан байна. Тэгэхэд өөрийгөө болоод 100 гаруй хүнийг сүрьеэгээс эмчилсэн гэх Мэйфора хэмээх нэг хүнтэй танилцжээ. Үнэн дээр ийм хүн байсан эсэх нь эргэлзээтэй ч Морис тэр үед 35 өдрийн турш мацаг барьж бясалгаснаар бүрэн эдгэрсэн нь батлагдсан юм. Үүний дараа Морис өнөөх мацаг бясалгалын арга олонд сурталчилж нэг ёсондоо загалмайн шашин тарны ёсыг хослуулсан шашны нэгэн урсгалыг үүсгэв. Сүрьеэг ялсан тэрээр дээдийн дээд хүч надад Эверестийн оргилд гар гэж тушаасан хэмээн ярьж эхэлсний дараа сонин хэвлэлийнхэн ч түүнийг маш их сонирхож эхэлжээ. Ингэхдээ ерөөсөө залбирал бясалгалын аргаар оргилд хүрнэ гэж ярьж байлаа. Онгоцоор уулын бэлд хүрээд мацаг бясалгалын аргаар оргилд нь гарна гэж өгүүлж байв. Уулын спорт ятгай онгоцноос хол хөндөй байсан Морис энэхүү онгоц жолоодож сурахаар сэтгэл шулуудан хичээллэж эхэлжээ. Өөрийгөө эмчилсэн ахмад дайчин Морис Уилсон тухайн үедээ сонин хэвлэлийн жинхэнэ од болж байсан ч нисэх онгоц Гималайн нуруу хүртэлх асар холзойд нэг удаадаа туулах ямар ч боломжгүй байлаа. 1933 оны 5 сар гарахад Морис нисэх онгоц жолоодох курст 2 сар явснаас гадна дистриктийн ууланд авирч үзээд замд гарах болсноо зарлав. Ингээд Everest буюу мөнхийн тэмцэл гэж нэрлэсэн хуучин онгоцоо хөлөвлөн Лондонгоос хөөрлөө. Нэг удаа хамгийн ихдээ 1000 км зам туулах чадaltaй энэ онгоцоороо Морис Лондонгоос Фрайбургээс Пассау, тэндээс Альпийн нуруугаар давах гэж оролдоод эргэж Фрайбургт ирээд Альпийн баруун салбараар Ромд хүрчээ. Хэд хоногийн дараа газар тундын тэнгисээр Тунист хүрээд Лондонгоос хөөрснөөс хойш ердөө 7 хоногийн дотор Каирт, ахиад хэд хоногийн дараа Багдадад газардан ердөө хэдхэн сарын өмнө нисгэгчийн суудалд суусан хүний хувьд нэг төрлийн дээд амжилт тогтоож чадлаа. Ийхүү Ардын Баатар болсон түүний тухай 1933-аас 34 онд ганцхан Times сонинд гэхэд 100 гаруй мэдээ нийтлэгдэжээ. Морис Иранаар дамжин балб эсвэл төвдөд хүрэхээр төлөвлөж байлаа. Гэхдээ уулын спорт тэр үед сайн хөгжөөгүй. Язгууртнуудын зугаа төдий байснаас гадна балб төвдийн аль нь хаалттай. Засгийн газар хоорондын гэрээ хилэлцээрээр анхны уулчид Гималайн ууланд хаа нэг авирдаг байжээ. Улс төрийнхний хувьд 3 дахь туйл гэж нэрлэж байсан Эверестийн оргилд улс төрийн ямар ч ашиг сонирхолгүй улаан галзуу гэж хэлж болохоор Морис Уилсон анх гарчихвыг гэхээс маш их дургуйцаж байлаа. Тэр бол энэ дэлхийн хүчирхэг улсууд Эверестийг тамгалахаар тэмцэж байсан тийм л цаг билээ. Иймээс улс төрчид Морисыг дэмжсэнгүй. Иракийн засгийн газартай холбогдож Морист саад хийсэн ч манай баатар Аравийн хойгоор нисч Бахрейнд хүрчээ. Бахрейний цагдаа нар түүнийг саатуулж буцахыг тушаасан ч Ирак руу буцаж нислээ гэж хуураад зүүн тийш Их Британийн харьяа энэтхэг рүү нисчихв. 1200 км урт зайг нисч туулсан Морис туулах чадлаасаа хамаагүй хол зайд нисч буухтаа эвдэрсэн онгоцныхоо хөдөлгүүрийг зас янзлаад Гаударт газарджээ. Эндээ хэд хоноод энэтхэг балбын хилд нисч хүрэв. Сонин хэвлэлүүд 7000 км урт замыг 17 хоногт туулсан Уилсоныг Ардын Баатар дүүргэмжлэн алдаршуулж байсан ч ямар ч зөвшөөрлгүй түүнийг цагдаагийнхан хянаж байлаа.
Уилсон зүтгэсээр балбын хил хүртэл үлдсэн 300 км замыг явгаар туулж балбын засагтай холбоо тогтоох гэж хичээжээ. Гэсэн ч дотоодын зөрчил ихтэй балбын засгийнхан түүнд авирах зөвшөөрөл өгсөнгүй. Морис онгоцоо зарж Эверестийн оргилд төвдийн талаас авирах зөвшөөрөл авахаар Даржлингт очлоо. Төвдүүд зөвшөөрөл өгөөгүй ч Уилсон буцсангүй. Даржлингт намарж иж өвлж өгтөө ууланд авирах бэлтгэл хийж байсан ч төвдүүдэд авирахаа боллоо. Аялж байгаад буцсан гэж итгүүлв. Ингээд 1934 оны 3 сарын 1 өдөр Төвөд ламын хувцас өмсөд 3 газарчинтай хамт Даржлингээс Сикимээр дамжин төвдөд хүрэхээр замд гарчээ. Өдөртөө амарч шөнө явсаар 10 хоногийн дараа төвдийн хилээр давж Эверестийн үндсэн отгийн ойролцоох Рамбук хийдэд 4 сарын дундуур хүрэв. Энэхүү Уилсон Эверестийн оргилд төрсөн өдрөөрөө буюу 4 сарын 28-нд хөл тавихаар зүтгэж эхэллээ. Матсаар 6000 метрийн өндөрт хүрээд 6500 метрийн өндөрт буюу өмнөх экспедицүүдийн 3 дугаар отогт хүрэхийн даваан дээр маш их цас орсноор өөрийн ирэхгүй майхандаа 2 хонож 36 насныхаа төрсөн өдрийг цас мөсөн дунд ойр ганцаар өнгөрөөжээ. Дараа нь метр зузаан цасан дундуур 16 цаг зүтгэсээр Рамбук хийдэд эргэж ирлээ. Газар чингүй ганцаараа явсан түүний хувьд 6500 метрийн өндөрт хүрсэн нь жинхэнэ амжилт мөн боловч Уилсон буцсангүй. 3 дугаар отог хүртэл 2 газарчинтай хамт явахаар тохиролцож 5 сарын 12-нд хийдээс гарлаа. Гэхдээ оргилын хойд хүзүүвчэнд хүрч чадсангүй. Улмаар Уилсон 2 газарчнаа 3 дугаар отогт 10 хоног хүлээж байгаарай гэд 5 сарын 29-нд ганцаар оргил өөд мацлаа. Харамсалтай нь газарчид түүнийг хүлээсэнгүй. Өдрийн тэмдэглэлдээ хамгийн сүүлд сайхан өдөр байна урагшаа гэж бичсэн Уилсон үүнээс хойш сураггүй алга болжээ. Хойдон жил нь уулчин Эрик Шриптон, эмч Чарльз Уоррен нар Уилсоны цогцос өдрийн тэмдэглэлийг 3 дугаар отгоос холгүйхэн олжээ. Уилсон хэр өндөрт хүрснийг хэлж мэдэхгүй ч өдрийн тэмдэглэлдээ одоо надад 2000 метрэл дутуу гэж бичснээс үзэхэд 7010 метрийн өндөрт байрлах хойд хүзүүвчэнд хүрээгүй бололтой. Уилсон 2 газарчинтайгаар хүзүүвчөд хөдлөх мөсөн голоор өгсөж чадсангүй. Цасны гуталгүй, дайнд шархтан нэг гарын саажсан Уилсон мөсөн талбарыг туулж чадалгүй 3 дугаар отогт эргэж ирсэн боловч 2 газарчин нь хаяад явчихсан байжээ. Ингээд тэндээ осгож эндсэн бизээ. Дэнзэн норгой 1935 онд энэ тухай нодны жил Эверестийн оргилд ойр ганцаар тэмүүлсэн Уилсоны цогцыг бид хойд хүзүүвчийн доохон талын 3 дугаар отгоос холгүйхэн олсон юм. Урагдсан хуучин майханд хэвтэх, яс арс болсон цогцос гутлаа тайлах гэсэн аятай их сонин байрлалтай байж билээ. Өрөөсөн гутлаа тайлаад нөгөө гутлынхаа үдээснээс зуурсан байдалтай эндсэн байлаа. Хойд хүзүүвчдээр гарч чадалгүй эргэж ирээд энд осгож өгсөн бололтой. Бид түүнийг мөсөн голын ангарахад оршуулв. Даржлингаас хөлсөлсөн Тевабатита, Ринцэнбат, Цэрэнбат хэмээх 3 газарчинтай нь хожим уулзахад авирах зөвшөөрөлгүй явсан болохоор албаны хүмүүсээс дөлж нуугдаж явснаа хэлсэн юм. Рамбук хийдэд хүрээд 2-7 хоног амарсны дараа Рамбукийн мөсөн гол дээр отгоо байгуулсан ч газарчид нь 3 дугаар отгоос дээшээ явахгүй гэсэн юм билээ. Уилсон тэдэнтэй нэлээд маргасан ч эцэст нь ганцаараа авирна гэд тэдний 3 хоног отогтоо хүлээж байгаарай гэж захиад явжээ. Үнэн худлыг нь мэдэхгүй ч газарчид Уилсоныг 3 хоног хүлээгээд ирээгүй болохоор нь бууж ирсэн гэж билээ. Ямар тач тэд Уилсонд туслаагүй. Тэгээд ч Уилсоны үлдээсэн бололтой баггүй мөнгөтэй байсныг би харсан юм. Газарчилж яваал бол түнд туслах ёстой байсан ч туслалгүй хаяад явчихсан гэж бодохоос тэдний өмнөөс ичиж байлаа би хэмээн бичжээ. Уулчид, улс төрчид Уилсоныг үнэндээ ойшоож байсангүй. Улс төрийн тэмцлийн нэг оргил болсон Эверестэд түн шиг хүн анх хөл тавих ёсгүй гэж үзэж байлаа. Уилсоны цогцыг олсон Эрик Шриптон Даржлингт буцаж ирээд энэ хүний итгэл үнэмшлийг багтахгүй байх аргагүй гэж өгүүлсэн бол хожимо Эверестийн оргилд анх ганцаар авирч гарсан алдарт дуулчин Райнхельд Месснер Тэнгэрийн болор хаяа номдоо энэ түүхийг дэлгэрэнгүй бичжээ. Түүнээс гадна 2020 онд Эд Цезар Эрвэхэ ба уул хайр сэтгэл дайн дажин Эверестийн үнэн түүх номдоо Морис Уилсоныг судлан амьдрал намтрыг нь өгүүлсэн байна. Дэлхийн 1-р дайнд оролцож сэтгэл нь шархадсан алдагдсан үеийн нэгэн төлөөлөл Уилсон энэ амьдралд өөрийгөө эрсээр амар амгалангаа хайсаар энхүү эндсэн түүхтэй.